За тэгэхээр гişүн өнөөдөр намынхаа ямар асуудлаа хурж тий танаа дөрвөн бас 3 удаа буцлаа энэ асуудлаар. За тэгэхээр өнөөдөр бол иргэн зэрэг нөгөө намын ээлжид бус их хурл 13 цагаас төрийн ордонд туралдах гэдэг. За тэгэхээр энэ ээлжид бус хурл бол хаагдаг хурлаг. Тэрийг үргэлжлүүлж явуулаад дуусгах юм. За энэ их хурлын төлөөлөгч дотор асуудал байна. Тийм ээ. Одоо намын даргын гэдэг юм уу, ерөнхий нарийн бичгийн даргын гэдэг юм уу, удирдлагуудын хамаатай садан ах дүүнэр зөндөө орсон байна. Анхан шатны оролцоогоо хангаагүй байна гэдэг асуудлыг би одоо энэ их хурл нээхээс нь эхлээд яриад байгаа. Тэгээд энэ анхан шатныхаа оролцоог хангаад үйл ажиллагаагаа явуулаач, анхан шатныхаа дуугаалгыг сонсооч гэдэг байдлаар хандсан. За намын даргатай бас бичилж уулзсан. Энэ асуудлыг юусаа авч үзэхгүй. За тэгээ өнөөдөр одоо намын их хурлаас өмнө нэг 2 цагийн өмнө анхан шатныхаа гишүүдийг цуглуулад дуу хоолой нь ямар байгаа, намын дүрм дээр ямар өөрчлөлтүүд орох ёстой юм, яагаад буцаад байгаа гэдэг талаар ярилцаад за тэгээд санал бодлоо хүргэе гэсэн ийм зорилготой энэ одоо намын анхан дунд шатны гишүүдийн ийм хурлыг уул нь бол би уулзалт маягаар зохион байгуулчихъя гэсэн. За энэ дээр нэг асуудал үүссэн. Манай намын дарга маань ерөнхий нарийн бичгийн даргатайгаа одоо намын аппарат маань энэ дээр их айж имэж явах шиг байна. 7 хоногийн өмнөөс эхлээд яригдсан, 3 хоногийн өмнөөс эхлээд хэдэн цагаас уулзах вэ гэдгээ ярилцсан. За Улаанбаатар хотын дүүргүүдээс намын дарга нар нь ирэх ёстой байсан. Хөдөө орон нутгаас одоо 6, 7 аймгийн төлөөлөгч нар намын дарга нар ирэх ёстой байсан. За өчигдрөөс эхлээд над руу мессеж өчлөө. Уучлаарай одоо очиж чадахгүй нэ энэ таны над хурал дээр ч юм бол очиж чадахгүй нь вэ шүү гэдэг хурлууд одоо юунууд мессежүүд ирээд байна. Өөрсдөө ч ярьж чадахгүй байна. Тэгэхээр одоо намын дарга нэг юм амлсан байт юм уу, эсвэл дахамтлсан байт юм уу, ямар нэгэн байдлаар манай одоо энэ анхан шатны байгууллагын одоо уулзалт хурлыг бол ер нь жоохон хүчгүй болгох гэсэн ийм үйл ажиллагаа явуулчлаа. Гэхдээ энд бол анхан шатны байгууллагуудын төлөөлөл ирсэн байгаа. Хөдөө орон нутгаас ч байна, хотын дүүргүүдийн төлөөлж байна. Тэгэхээр хуваагдаж игээд байгаа юм л намын хурл болж байгаа үед та яагаад өнөө тий 2 хуваагдах гэхээс илүү одоо төрийн ордонд болж байгаа хурл бол одоо миний ч танихгүй үндэсний хорооны гишүүд. Одоо би намаас сонгогдсон улсын их хурлын гишүүн. Гэтэл миний танихгүй үндэсний хорооны гишүүд байна. Тэ эдрийг бүгдийг нь оруулсан. Тэгээд тэр дунд хэн байгаа гэхээр нэр нь тодорхой биш. Анхан шатнаас сонгогдоогүй ийм улсууд байгаад байгаа юм. Тэгээ одоо би ч танихгүй. Тэгээд хурл болохоор гів гинхэн гараад ирдэг. Тэ эдэр ингээд намын хурамжаа төлөөд үндэсний хорооны гишүүн болсон юм а. Энэ хүмүүс бол мөн шүү гэж гаргаад ирдэг байхгүй. Тэгээ нэрийг мэдэхгүй би танихгүй, ороод танихгүй. Ийм улсууд одоо намын удирдлага болчиход яваад байгаа. Энэ дээр шүүмжлэлтэй хандаад байгаа. А энэ улсуудад бол одоо намын цаашд ирээдүй гэх юм уу те. Одоо дөрөв нь ямар байх нь ерөөсөө үндсэндээ бол ямар ч хамаалга байна л та. Өнөөдөр намын дарга Батбаатар гэдэг хүний одоо захиасаар гэх юм уу юугаар ороод ирсэн. Тэгээд тэр талдаа гараал өргөжүүл ерөөсөө тэгэл болоо нүд айнал цаашаа явчихдаг ийм л улсууд байгаад байгаа. Тэгэхээр анхан шатны дуу хоолой маань хүрэхгүй байна. Одоо намын айлч дарга байсан анхан шатанд харьяалагдж ажиллаж идэг. Тийм ээ. Одоо үндэсний хорооны гишүүн байна уу? Улс төрийн зөвлөлийн гишүүн байна уу? Одоо их хурлын бие гишүүн байна уу? Энэ бол хамаа байхгүй шүү дээ. Айл нэг анхан шатанд харьяалагдсан байх хэвээр. Гэтэл энийг чинь одоо энэ их хурлд одоо болох гэж байгаа төрийн ордонд болох гэж байгаа их хурлд сонгогдсон гишүүдийг анхан шатны ерөөс танихгүй шүү дээ. Тийм энэ дэр маш хүмжилтэй хандаад. Одоо их хурл руу орох уу, байр суурь илэрхийлэх анхан шатны гишүүдтэй хурл руу орох уу? Одоо анхан шатны гишүүдтэйгээ энд ярилцаад тэгэд нэг шаардлага хөргүүлье гэж бодож байгаа. Тэгэхдээ бид нар энэ анхан шатныхаа гишүүдээс саналыг асууна. Үнэхээр нэг шаардлага байна уу, байхгүй нь уу? Бид нар шаардлагаа хөргөх хэрэгтэй юугүй юу гэдгийг саналыг асууна. Дэмжлэг авал би шаардлага бариад их хурлд орж одоо намын даргад хөргөж өгнө. Намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга хоёрт. Тийм байр суурь. намын хорооны дарга нар нь бол уг нь бол өчигдөр л ороод энэ таны уулзалтанд очиж чадахгүй нэ гэдэг. За тийм яг тэгж байгаа. Ер нь гэсэн байр суурьтай байсан. Тэгээ одоо очиж чадахгүй нэ гэдэг байр суурийг илэрхийлсэн. За одоо тиймэрхүү л байдалтай л байна. Намын дүрм одоо ямар шалтгаанаас ингэ буцаагдаад байна гэж та харж байна. Тэгээ өмнө танаар дид дараа бас манай нам бол гэр бүлийн нам болчлоо гэж бас ярьж ирсэн. За яг хоо мэдээж намын дүрмэн дээр гэр бүлийн нам боллоо энэ төр гэж явахгүй бах тийм. Тэгэхдээ нөгөө намын даргын эрх мэдэл арай хитрхи байна. Сонгогдох эрхийг зөрчсөн байна.
гэдэг дээр голчлон одоо татгалцсан юм шийдвэрүүд гараад байгаа. Тэгээ энийг засаад явуулаач гэхээр яг тэр чигээр нь явуулаад байгаа. Одоо надад өгж байгаа зүгээр тайлбараар бол зүгээр наадах улс төрөө тийм ээ. Монгол Ардын намын хурлыг л өнгөрөөжүүл одоо 10 хэдэн нам бүгдээрээ дөрмөө өгсөн байгаа. Тэднийг зүгээр ингээд ногоон гэрлэр батлаад явах юмаа гэсэн байдлаар тайлбар өгöd байгаа. Тэгэхээр би Монгол улсын дээд шүүхийг бол арай тэгж ажилддаг байх гэж бодож байна. Тийм ээ. Улсын одоо улс төрийн намын тухай хууль гэж байгаа гарсан. Одоо бид нар 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн мөрдөх ёстой. Энд дээр нийцүүлсэн дүрмийг л улсын дэд шүүх одоо шаардаад байгаа болохоос биш, тийм ээ. Аль нэг намын хурал болоод тэдний дүрм нь батлагдахаар бусад намын дүрм батлагдана гэсэн ийм зарчим барьдгүй хаа л гэж ойлгож байна. Ер нь танай намынхан ер нь анх шатны гишүүдтэйгээ ер нь хэр холбоотой ажилладаг юм бэ? Одоо энэ дөрвүүдийн намын орооны дарга нар байна, анх шатныхантайгаа уулзаж уулзах юм бэ? За ер нь бол анх шатныхан бол байгаа. Манай нам яг 16 оноос хойш одоо 8 жил энэ улс төрийн одоо улсын их хурл суудалгүй болоод мэдээж одоо үйл ажиллагаа жоохон доголдсон тийм ээ. Ийм асуудлууд байгаа. Гэхдээ эн чинь сая бид нар 24 оны сонгуулиар гарахдаа 60 гаруй мянган 64-5 мянган хүний тийм ээ дэмжигчийн сонголтоор ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр мэдээж энэ намын төлөө гэсэн намынхаа одоо хуучин гишүүд байгаа. Бид эдгэртэйгээ бол одоо сонгуулийн өмнө нэлээд бас ажилласан. Одоо тэрнээс хойш бол одоо яг үнэндээ ажиллагаа тасраад тийм ээ. Одоо бид нар яг үнэндээ бол 2028 оны сонгуул гэдээ яриад байгаа боловч анхан шатаа ерөөсө тоохгүй одоо унтрах бүр ийм зүйл рүү яваад байна. Тийм. Яг гэвэл энэ ч одоо яг удирдах төвшөндөө тийм ээ шийдвэр гаргах төвшөндөө анхан шатнаас оруулахгүй болохоор одоо нөгөө төл рүүгээ мэдээлэл очихгүй байна. Тэр улсууд маань анхан шатанда байхгүй байна. Тэгээд яаж анхан шатаа одоо хөгжүүлж дэвшүүлж одоо тийм ингэж явах юм гэдэг нь тодорхой биш болцсон. Тэгэхээр мэдээж нөгөө урам зоригтой байсан. Дөрвөн гишүүнтэй болсон гэж бодож байсан анхан шатныхан маань бас урам хугарах байдал руу орж байна. Таны хувьд одоо бүхэлд намаа төлөөлөд улсын хуралд сууж байгаа, иргэдийг төлөөлөө сууж байгаа. Та бичлээ одоо намын нараа шаардлага хөрвүүлж өгөх энэ асуудлаар энд бас нараа гişүүд сууж байна тийм. За яг би нэг айхтар уулна хүний одоо хамаатасаа даах дүү гэж нэг орч ярих болно. Сонирхол надад алга байна. Тэр утгаараа би нэг хөргүүлж байгаагүй. Нараа гişүн бол яг жилийн өмнө яасан штэ. Одоо шүглүүлсэн штэ. Энэ чинь намын одоо ахтгүй нам болчлоо гэдэг. Тухайн орол дээр би яг зэрэгцээ сууж исэн. Тэгээд цаадаа төг гэж одоо арайч ингээд цаашаа яваад ахгүй гэж бодсон юм. Тэгсэн чинь одоо бол бүр хамаагүй боллоо л доо. За тэгээд тэр хугацаанаас хойш бол ер нь одоо энэ улсын их хурлын гишүүдээ ч гэсэн одоо намын үйл ажиллагаанд оролцуулахгүй болчиход байна. Ямар сайндаа би хэлээд байгаа юм тэр би үндэсний хороо улс төрийн зөвлөлийн гишүүдэд танихгүй байна. Яагаад ингэж юм бэ? Улс төрийн зөвлөлийн хурал дээр очиж байгаа. Тэгээ одоо зарлагтахт нь очдог. Ерөнхий нарийн бичгийн дарга шаардлага тавьж байгаа. Гэхдээ над намаа ажилуулаа. Улс төрийн зөвлөл үндэсний хороонд орсон одоо над удирдах албан тушаалд очсон улсууд бол ямар нэгэн боловсралтай байт юм уу? Тийм улсууд байх хэрэгтэй, чадвартай улсууд байх хэрэгтэй. Эднийг цуглуулад бид нар бодлогын нам байх хэрэгтэй, тийм ээ? Ямар чиглэлээр ямар бодлого барьж явах вэ? Энэ тал дээр ажиллаулаа гэдэг шаардлагыг хийлсэн. Одоо хүртэл байхгүй. Тийм. Тэгээ байхгүй битэл одоо нэрийг ч өгөхгүй байна. Үнэхээр танаа нам бодлогын нам биш, гэр бүлийн нам болсон байна уу? За одоо ер нь яг шууд хэлэх юм бол тийм байна. За яг одоо би сая хэллээ шүү дээ. Одоо намын гишүүд маань ирэхгүй байгаа. За энд анхан шатны намын гишүүд мэдээж энэ одоо энэ төрийн ордонд болж байгаа хуралд оролцож байгаа. Энэ дээр төлөөлөгч нар нь байгаа. За энэ хүмүүстэй би одоо дөнгөж сая бас хойно таарлаа. Та нар нам хуваах гэж байна. Та нар одоо юу гэдэг нэ бослого гэдэг юм уу гэдэг нэг ийм бүр нэг айлгсан юм л ярьчих. Тийм учраас нөгөө төл чинь шууд над руу уурлаад дайрч байна. Үгүй та нар очоо зүгээр сонсоо. Гэхээр үгүй. Бид нар хоёр хуваагдсан хуралд орохгүй гэж ярьж байна. Тэгэхээр мэдээж ярьсан юм шал эсрэг миний бодсноос эсрэг юм болоод л да. Тийм би бол анхан шатныхаа үгийг тийм ээ намын дарга удирдлагатай хүргэе гэсэн болохоос биш энэ намыг хуваагаад тийм ээ эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар энэ дотор тэмцэл өрнүүлээд явъя гэсэн бодол байхгүйсэн. Намын дүн чи 3-4 удаа буцсан байна гэж байна. Тэр үед та одоо яагаад дуурайсан бэ? Өнөөдөр яагаад дуурайсан байгаа юм бэ те? Бас таны намын гишүүд чинь бас таныг бас хувийн улс төрийн намын удирдлагыг баатгах гэсэн хардлага бас байж байна. За энэ ийм шүү. Бүх мэдээлэл халттай намын.
Одоо яагаад бутсан талаар нь хаалттай. Бид нар нэг дээдшүүхийн нэг сайт майтыг ухаж байгаа тэр тогтоолуудыг олж харж байгаа. Одоо сүүлд 9 сарын 14-нд болсон хурлаар явуулсан шинжилсэн намын дүрмийг ч бидэрт өгөөгүй. Ийм байдлаар явчлаа шүү гэдэг байдлаар ерөөсөө өгсөн юм баг. Тараадгүй, нэхэд өгдөггүй нэг иймэрхүү байдалтай. Тийм учраас тэрийг яг үнэндээ хэдэн удаа буцныг мэдэхгүй байна. Хамгийн анхны хурал нь бол 3 сард болсон юм. Тэр үед нь би гадаад томилттой ажиллаар явж байгаад оролцож чадаагүй. За тэрний хойно бас нэг болсон юм шиг байна. За 3 дахь удаага бол сая 9 сарын 14-нд буцчих шиг боллоо. Тийм. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр мэдээлэл нь маш нууц, тийм ээ. Хэдхэн үний дунд одоо би бол бодохдоо 2-3 үний дунд л байл гэж бодож байна. Намын дарга ерөнхий нарийн бичгийн даргал мэдчих шиг. За тэгээ босд нь ерөөсөө мэдж байгаа юм алга энэ дотор. Одоо та бүхэн хэлэх юм бол одоо юу? Энэ намын хурал дуусна төрийн ордонд болж байгаа. Энэ гишүүдээс асууж болно. За ямар дүрм өөрчлөлт дүрмж орчих вэ гэх. Яг үүндээ мэдж байгаа юм бай. Үндэсний орны гишүүдээс тийм энэ хурал дуусгаар асууж болно. Тэгэхээр яг үнэхээр мэдж байгаа хүн байна уугүй гэдэг их сонин асуудал үүсээд байгаа. Танай намын одоо удирдах төвшин дээд төвшин дээр танай намын болгосон үчин ямар хөө байна гэж та харж байна те. Намын түрүүн одоо нараа гишүүн хэллээ. Амар тунгалаг нийслэлийн дарагч хэллээ. Манай нам чинь бас иргэний зөрөг ногоон нам гэсэн хоёр нам нэгдсэн. Мэдээж одоо боловсон хүчний хувьд бол хангалттай их байсан. Тэгэхдээ би түрүүллээ шүү дээ. 8 жил бид нэг завсартаа жоохон одоо нэг залгамж халаа гэдэг юм уу те. Энэ нэг жоохон багассан учраас Ахмад үеийнхэн маань бол зөндөө байна. Залуу үе маань бас төрж орж ирж байна. Гэтэл одоо нөгөө жилийн хугацаанд намыг ингээд анхан шатны ерөөс тоохгүй айчаар нөгөө залуучууд итгэл алтраад. Түүнээс биш залуучууд маш их дэмжиж орж ирж байгаа. Энэ дотор боловсролтой залуучууд зөндөө. За баярлалаа. За.